Энэ түүх Немесис гэдэг мангасууд давнаж хүрсэн болгондоо үхэл хаагцал айдас дагуулдаг нэгэн ертөнцөд өрнөн. Мангас түрээд амьд үлдсэн цөөхөн хүмүүс нь насан туршдаа арилшгүй сорвтой үлдэж шиддэн гэгддэг бөгөөд заримдаа хүмүүст мангасаасаа ч илүү амар санагддаг гин. Үүний дараа бид Сет гэдэг шиддний шав хүнтэй танилцах бөгөөд тэрээр найз Томидо ид шидээ үзүүлэхээр амлаад яарч гүйж явна. Хүмүүст шидднүүдээс айдаг тул Сет хинч харагдахгүй газар шидээ үзүүлэх боломжтой байлаа. Сет хоцорсондоо уучлалгүйгээд хичээнэ гэж амлаад Томи харин Сетийн барьж яваа номнуудыг хараад Аалма гэдэг хүнээс хулгайлчихсан юм байх та гэж санаа зовход Сет зүгээрээ гэж тоосонгүй. Сет ихний шидээ унссан чинь бүтлгүүдэж дараагийнх нь бүр онгой тоогоор бүтлгүүдчихэн тэр. Өөдсөн Сет энэ шиднүүд ер нь өдөртэй юм байна. Өөрийнхөө зохиосон жинхэнэ шидийг үзүүлнэ гэд Титан цохилт гэдэг шидээ ашиглаж том хадыг бутан эргээд нисгчихлээ. Томи Жүүнийг хараад алмаарсан ч хадны илтерхий ойролцоох өхрүүдийг уурлуулчихсан байв. Томиж Сеттэй хамт байхаар дандаа л нэг юм бүтлэхгүй юм болно гэж гомдолно. Яг энэ үед тосгонд Аалма гэдэг бие даасан мундаг шиддэн бүсгүй шидднүүдэд бараа зарахгүй гэсэн худалдаачинд уурлаж байлаа. Аалма түүнд чамд сонголт байхгүй шүү. Эснэр ихгүй бол дэлгүүрийг чинь дэлбэлчихнэ гэж сүрдүүлээд худалдаачин жайсандаа үгэнд нь орлоо. Гэтэл Аалмаг дэлгүүрээс гарч ирэхэд өнөөх Сет дахиад л хэрэг тарчихсан өхрүүд тосгоноор нэг давхилдаж байлаа. Тосгоныхон Сет дахиад л гай тарлаа гэж итгэж ядна. Сет харин бүх зүйл хяналтанд байгаа гэд тайван тайлбарлаж Аалмал бидэхгүй бол байдал зүгээрээ гэж дотроо бодож байтал багш нь яг дэрэгдэн зогсож байхын тэр. Аалма шидээ ашиглан байдлыг намж агаад Сетэд дандаа хэрэг тарьж болохгүй гэд дараа нь шийтгэн гэд хатуу хэлв. Тосгоныхон харин заван шидднүүдээс л боллоо гэж уурлан хашгиралтав. Сет би л ганцаараа буруутай. Аалма харин ч та нарыг аварлаа шүү дээ гэж тайлбарлахыг оролцсон ч хүмүүс огт тоосонгүй. Тэднийг халдвартай арчаагүй амьтад та нар шиг юмнууд дандаа л гай тарьдаг гэд тосгондоо шиддэн байлгахыг хүсэхгүй байгаагаа хэлж Томи хүртэл тэндээс хол байхыг саналав. Аалма гайхмаар нь ямар ч маргаан хийлгүй хохирлыг нь төлөөд Сетэд эд нартай үг солиоч нэмэргүүдэй гэж хэлв. Тосгоных нь тэднийг доромж сосоорл байсан ч Аалма шидээ ашиглаад тэндээс яваад өглөө. Өөрийнх нь буруу байхад багш руу хүмүүс яагаад тэгж муухай дайрч байгааг Сет огт ойлгохгүй байлаа. Харин Аалма тэд биднээс айдаг юм гэж сануулав. Оройн Аалма Сетэд шийтгэл өгч саяхан тарьсан бүх хэргийг нь нэг нэгэнгүй тоочов. Түүнийг тэр арал руу дахиж очихыг хориглоод шидний номнуудыг нь сэмхэн авч байсныг нь мэдснэж хэллээ. Дахиж тэгэхгүй байхыг шаардахад Сет зүгээр л мундаг шиддэн болох гэсэндээ л тэгсэн гэж тайлбарлав. Гэвч багш нь чи ихлээд аятайхан хүн болж сур гэж зэмлэлээ. Сет багшигаа яагаад тосгоныхноор тэгж доромжлуулад байдгийг нь бас гайхаж асуулаа. Аалма харин энгийн хүмүүсийн хувьд бид гай гамшиг дагуулдаг. Немесис мангасуудтай яг адилхан мангас шиг л харагддаг гэж тайлбарлав. Багш нь өөрөө мангасуудыг устгасаар байхад хүмүүс яагаад ингэж боддог нь Сетэд бүр ойлгомжгүй байлаа. Хэрвээ бүх Немесисийг устгахчих бол байдал шал өөр болно гэж Аалмаг хэлэхэд Сет дотроо нэгэн бодож эхлэв. Багш нь харин чиний бодлоос хизээч сайн юм гардаггүй гэж шуудхан хэллээ. Яг энэ үед Аалмагийн бие гинэт муудаж тэр үнийгээ нуучхав. Сет би засаад ирэй гэж гуйсан ч багш нь шууд татгалзахад ихэд гайхлаа. Эцэст нь Сет орондоо ороод бүх Немесисийг устгаж Аалма шиг мундаг шиддэн болох л ганц арга юм байна да гэж бодсоор унтлаа. Маргааш нь Сет бэлтгэлээ үргэлжлүүлж байтал Томи ирээд ээж нь шидднүүдэд тоглож болохгүй гэснийг нь хэллээ. Сет тэд зүгээр л ид шид ямар гоё юм бэ гэдгийг мэдэхгүй байгаа юм. Би Немесисийн ангууч болно гэж зарлалаа. Бас Немесис дэлхийд даяар хүмүүс рүү дайрдаг. Аалма тэдэнтэй маш удаан хугацаанд тулдаж байгааг ярьж байтал гинэт тэнгэрээс нэг юм унаад ирэв. Сет номон дээрээсээ харж байснаар түүнийг Немесисийн үндэг гэж шууд танилаа. Энэ бол маш аюултай хэрэг юм. Үндэг яг тосгон руу чиглээд унаж байсан бөгөөд Аалма энэ үед өөр арал руу мангас устгахаар явчихсан байлаа. Сет би ч гэсэн шиддийн юм чин ганцаараа тулдана гэж шийдэв. Тосгоны яг урд асар том үндэг унахад хүн бүр гайхаж цочрлоо. Сет гэр рүүгээ гүйж очоод дэлбэрдэг шил, им тан, шидэд сахиус, илд гээд байдаг бүх зүйлээ үрээд гарав. Гэхдээ өөрийг нь зөөх ёстой нисдэг сарсан баваахануудад ачаан хэтэрхий хүндтэд нисэж чадсангүй. Тосгонд Томи гүйж ирээд унсан зүйл бол Немесисийн үндэг гэдгийг тайлбарлахад хүмүүс сандралтаж эхлэв. Нийслэлээс тусламж дуудвал хэтэрхий удахт бол Аалмаг л аргалах хэрэгтэй гэж шийдцгээв. Тэд хэлэхдээ шидднүүд аль хэдийн халдвар авчихсан юм чинь мангастай тулгарлаа гэд үхэхгүй. Одоо л нэг тус болог гэж ярилцж байтал дээрэс нь яг дахиад нэг ундаг унаад ирхэн тэр. Гэтэл тэр нь үндэг биш. Сет өөрөө байлаа. Сет одоо би энд ирчихсэн юм чинь санаа зовлтгүйгээд Аалмагийн тусламжгүйгээр мангасыг зохицуулна гэж өнгөрлөө.
Сэд өндгийг зүгээр л арлын ирмэг рүү өнхрүүлээд унагчихна гэж төлөвсөн ч өндөг аль хэдийн хагарч эхэлж байгааг хараад тэр шоконд орлоо. Өндөг хагарч мангас гарч ирэхэд Сэд тайван байж дэлбэрдэг шилээ шидсэн ч мангаст ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Арга ядаад шидэт идэлдээрээ дайрсан ч бүтлгүүтэж өөрөө хүчтэй цогдоод унчив. Мангас ямар хүчтэйг Сэд саялныг ойлголоо. Энэ үед Томми туслах гэж мөн хөглөн төгтөл мангас анхаарлаа Томми руу хандуулах нь тэр. Сэд хамаг хүчээрээ босож ирээд найзаагаа амжиж аварлаа. Энэ байдал Сэдийг бүрч хүнд байдалд оруулсан тул Томмиг хурдан зүгтгэж хардав. Сэд арай ядан тисэж байгааг харсан Томми зүгтж хин нэгнийг туслаач гэж гуйв. Тосгоныхан харин айсандаа зүгээр л хар зогсно. Мангас Сэдийг бяц дарж байсан ч тэр бууж өгсөнгүй. Энэ бол шидэднүүд муу хүмүүс биш гэдгийг батлах миний боломж гэж тэр өөртөө хэлв. Сэд арай ядан босох гэж тэмцсээр би хүмүүсийг аалмаг дахиж бити доромжлоосоо гэж хүсэж байна гэж хэлв. Тосгоныхан зүгээр л хар зогссоор л Томми тусламж дуудан уйлж байтал гинэд түүний залбирал биелж тэнгэрээс асар хүчтэй дайралт орж ирв. Тэнгэрээс нэг эрэгтэй хүний зоригт сүйрлэх гэж орлох дуу гарахад асар хүчтэй дайралтууд мангас руу ар араасаа бууж ирлээ. Тэгээд өнөө хүн гарч ирж Сэдийн зоригийг магтаад шидэднүүд бие биедээ туслах ёстой шүү дээ гэв. Сэд өөр шидэдэн хараад үнэхээр их гайхаж тэд ч мангасыг төвгүүхэн зогсоочхон тэр. Өнөө хүн өөрсдийгөө хэрэн хэсэгч мангасын ангуучид буюу зоригт дөрүүл гэж танилцуулаад аглагч нь нэг гишүүнээ позо буруу авлаа гэж загнаж гарлаа. Аглагч нь өөрийгөө Том Босмас гэж танилцуулаад тэднийг аврахаар ирсэн гэдгийг хэлэхэд хүмбэр шоконд орлоо. Сэдийн хувьд даалмал түүний харсан ганц шидэдэн байсан тул Дон болон бусдтай нь хамт тултахыг маш ихээр хүслээ. Донт Сэдийн зоригийг үнэлж зөвсөөрсөн ч тосгоныхон Сэдэд итгэхгүй. Наадах чинь дандаа гай тарьдаг юм гэлээ. Дон харин бид хоёр адилхан шидэднүүд гэж Сэдийг өмөрөөд багийнхаа бусад гишүүнтэй хамт хүмүүсийг нүлгэн шилжүүлэх тул Сэдийг өгөөж болж мангасуудыг сатааруулж байхыг даалгав. Сэд өөрөө мангасыг устгахыг хүссэн ч Дон энэ хэтэрхий болчмгүй хэрэг ухаантай байна гэдэг чинь жинхэнэ шидэдний бас нэг чадвар гэж хэлээд саллаа. Сэд өнөөг титан цохилтоо туршиж үзсэн ч бүтсэнгүй. Учир нь мангасын биеийн хатуугаас зөөлөн рүү шилждэг байв. Гэвтэл Сэд өгөөж болох ажлаа маш сайн хийж мангасаар тосгоноор нэг хөлгөв. Дахиад нэг дайралт хийх гэсэн боловч бүтлгүүдэж Сэд арай ухаалаг тулдах ёстойгоо саналаа. Энэ үед ойролцоох банкнд Томми аавда мангасын талаар хэлж байтал зоригт дөрвөлж хүрээд ирэв. Дон тэнд хүмүүс байсаар байгаад урам хугарч тэднийг гарч явахыг шаардав. Тулааны талбарт Сэд ашгүй том гинж олж аваад өгөөжний ажлаа үргэлжлүүллээ. Энэ удаад тэр мангасыг өргөтөж өнөөх гинжээрээ хүлж орхив. Сэд мангаст одоо чи дахиж муу зүйл хийж чадахгүй гэтэл мангас өөдөөс нь хуржигнэж өмнөхөөсөө хавгүй хүчтэй өөр нэг дайралт хийхээр бэлдэж байгааг харуулах нь тэр. Өөр нэг газар Алма багш нь зэрлэг амтныг мангас гэж андуурч хуурамч дуудлага өглөө гэж бухимдан буцаж явлаа. Гэтэл арал руу дөхөх тусам түүнд маш таагүй мэдрэмж төрж Сэд ямар нэгэн хэрэг тариагүй байгаасаа гэж найдан хурдаа нэмлээ. Тосгонд буцааж ирэхэд мангасын аимшиг дайралтаас олж тосгон балгас болсон байв. Сэд багшигаа мангас шид ашиглаж чаддаг гэж хэлснийг санаж байсан ч ингэж амар хүчтэй гэж төсөөлөөгүй байжээ. Гэтэл гинэд Томмигийн орилох дуу гарч Сэд яваад очтол Томми болон бусад хүмүүс хүлүүлчихсэн байх нь тэр. Тосгоныхон өнөөх зориг дөрүүл хүмүүсийг аврах биш, харин ч мангасын өмнөнийг ашиглан тэднийг дээрэмдэх гэж байсныг олгоод шиднүүд үнэхээр өөдгүй юм байна гэж бидний зөв байж мэ ярилцсан. Дөрвөлж хангалттай их мөнгө олсондоо баярлаж тосгоныхныг нүүрэн дээр нь шоолж байв. Гэтэл Сэд хурж ирээд юу хийж байгааг нь асуулаа. Дон Сэдэд хандаж хүмүүст чамайг энэ дээрмийн нэг хэсэг гэж бодуулахын тулд өгөөж болгож ашигласанд баярлаа гэд аав нь банкнд ажилладаг болохоор л Сэд Томмитой найзалсан гэж хүтгэв. Тэгээд тэд мангасын ангуучид биш зүгээр л Немесис гарч ирэх үед далимдуулж дээрэм хэдийг эрдэнсийн ангуучид гэдгээ хэллээ. Дон Сэдийг ийм гинэн байна гэж шоолоход Сэд бүх шидэднүүдийн үүрэг бол мангастай тулдах байх ёстой гэв. Дон санаа алдаад эгэл хүмүүсийн төлөө тулдах ямар ч үн цэнгүй. Бүх муу муухай зүйлд шидэднүүдийг л буруутгадаг. Бидэнтэй халдвартай амьтад чиг л харьцдаг үстэй гэлээ. Яг энэ үед тосгоныхон Сэд рүү орилж энэ мангас ирсэн шалтгаан нь чи муу халдвартай хог гэж харааж эхлэв. Энэ нь Дооны хэлснийг улам баталж Дон Сэд цусаа гоожтол тулалдсан байхад эднэр зүгээр л харааж байна. Хинч түүнд баярлаа гэж хэлэхгүй байна. Эдний хувьд шидэдэн мангас хоёр яг адилхан гэж хэлв. Дон Сэдийг үнийг аль хэдийн ойлгож байгаа байх гэж итгэлтэй хэлээд ухаандаа байх нь хамгийн чухал гэлээ. Баян байх нь л амьдрах хамгийн ухаалаг арга учраас тэд мангас эргээс өмнө явахар шидэв. Дон явахын өмнө Сэдэд бид нар адилхан гэд баталтай аргагүй нэгэд бэлэг үлдээх гэдэл Сэд гинэт Дооны нүрүү дэлгээд авч хүн бүрийг шоконд оруулав. Сэд тэдэнтэй тулдаж миний болохыг хүссэн шидэдэн бол та нар шиг юм арчаагүй лөөсрүүд биш.
гэж хашгирав. Гэхдээ дөрвөлийн нэг болох Жижиг гэгч түүнийг хормын дотор зогсоочхов. Дон Жижигийн шид маш аимшигтай. Хэрвээ тэр ийм тэнэг амтан байгаагүй бол багийн ахлагч байх байсан юм гэж тайлбарлав. Дон Сэдийг нэг л өдөр өөрийнх нь зөв болохыг ойлгоно гэж итгэж байсан тул түүнийг алж дуусгалгүй орхив. Гэвч Сэд хизээч тэдний хэмжээнд хүртэл доошлохгүй гэж гүрэлээ. Яг энэ үед мангас Жижигийн шидийг мэдэрч хариу үйлдэл үзүүлж эхлэхэд дээрэмчид зүгтгаар зэхв. Тосгоныхон биднийг тайлахгүй бол бид бүгд өхөн шүтээ гэж орилсон ч тэд тоосонгүй. Дон Сэдэд өхмөргүй уйлчиж гисэн эд нарыг хаяад зугтсан дээр шүтээ гэж хэлээд яв. Мангас аимшиг дайралтай бэлдэх үед тосгоныхон айсандаа үлдэж байлаа. Гэвч Сэд хамаг хүчээ шавхаж босч ирээд Томид бүх зүйл зүгээр болноо, би та нарыг хаяхгүй гэж хэлв. Сэд мангасын өдөөс эргэж харахад хүн бүр итгэж ядан харж байв. Сэд Доны хэлсэн үгийг бодсон ч мангас энергийн туяагаа харах яг тэр мөчөд бид хизээч та нар шиг болохгүй, миний болохыг хүсэж байгаа шидтэн бол хүн бүрийг хамгаалдаг гайхалтай шидтэн гэж хашгирлаа. Мангас бүх энергийг нийлүүлсэн үнэхээр сүйтгэгч дайралтай хийхэд холдож байсан дээрэмчээ тэр асар их хүчийг мэдрээд тосгоныхон ч дууслаадаа гэж ярилцав. Дон мөнхөг Сэдэд баяртай гэж хэлтэл тэд бүгд хурц гэрлийн дунд Сэд тэр дайралтыг хаагаад хүн бүрийг хамгаалаад зогсож байгааг хараад шоконд орлоо. Дон байж боломгүй юм. Саяхан шид ашиглаж чадахгүй байсан хүүхэд тэр ер нь юу юм бэ гэж алмарлаа. Мангас дараагийн дайралтаа бэлдэж эхлэхэд Сэд түүнд боломж олгосонгүй. Титан цохилтоороо мангасын биеийг нэвч цохиод цоолоод хайчав. Сэд мангасыг яалж шатсанд хүн бүр итгэж чадна Дон түүнийг нүцгэн гараараа шид ашигласанд бүрчээхээр гайхширч байлаа. Мангас арайч бүрэн өгчөөгөө байсан ч Сэд дахиж хөдөлж чадхаа болсон байв. Ашгүй өнөөд дээрээс нэгэн дайралт орж ир мангасыг бүр мөсөн дуусгасан бөгөөд үнэхээр их санаанд зовсон Аалма багш нь бяцхан шавда одоо зүгээр дээ гэж хэлв. Хожим Сэд сэргээд Аалма түрийг нүцгэн гараар шид ашигласан загнаж байлаа. Учир нь энэ бол жирийн нэгэн шидтнүүдийг хийж чаддаг зүйл биш бөгөөд Инквизиц гэдэг байгууллагын шидний хувьд хэвийн бос хүмүүсийг маш их хүчээр үзэн яддаг гэдгийг тайлбарлав. Тосгоныхон чайлтын тэдэн рүү хов хүргэсэн байх гэж Аалма бодож байлаа. Харин Сэд бид тэднийг аварсан юм чинь тэд биднээс урахгүй гэд итгэхгүй байв. Аалма саяхан зөрөх дөрвөлийг барьж өгснөөхөө дараахан Томи хүү тосгоныг аварсанд баярлаж Сэдийн ургацсан бэлийг буцаад завчирч өгснийг дотроо бодсноор энэ түүх өндөрлөнө. Ингээд энэ хүү анимны маань part 1 дугаар дуусч байгаа тул та лайк болон subscribe дарснаар part 2 илүү урдан гарах юм шүү.